Энэ бол хотын хүүхэд хөдөөгийн амьдралд хэрхэн насан зохицож амьдрах ухаанд суралцах тухай түүх. Хажигийн Юго бол эцэг эхийнхээ өндөр хүлээлтэд дарагдан амьдардаг хүү. Тэрээр элит сургуульд сурч байхдаа дарамт шахалтад орсноор хөдөө аж ахуйн чиглэлийн ахлах сургуульд суралцаар болдог. Энэ нь түүнд өөрийгөө шинэ орчинд сорих, гэр бүлээсээ холдох боломж олгоно гэж боддог. Гэвч сургуультай очмогцоо тэр энэ бүхэнд бэлэн биш гэдгээ ойлгоно. Энд ирсэн ихэнх сурагчид хөдөө аж ахуйтай амьдралаараа холбогдсон туршлагатай байдаг бол манай гол дүр хотын хүүхэд учир мал маллах, газар тариалан зэргийг сайн мэдэхгүй. Эхэндээ түүнд өглөө эрт босох, үнээс ах, гахай тижээх зэрэг нь маш хүнд санагдана. Гэхдээ тэр энэ сургуульд сурах нь зөв байсан уу гэсэн асуултаа хариулт олохыг хичээж байгаа нөхцөл байдалтайгаа эвлэрэх шаардлагатай болно. Цэнхэр тэнгэр зэрлэг байгаль, сүлжээг утас. Тийм ээ. Хот суурангаас алсад хөдөө орон нутагт амьдрал ийм л байдаг. Манай гол дүрийн баатар энэ бүхнийг төсөөлөөгүй байсан нь ойлгомжтой. Амьтдыг хөөхөөр бүрч хурдан зүгтдэг гэдгийг Юго мэдэхгүй хөгөөж ирлээ. Энэ үед нэгэн морь унсан охин гарч ирж түүнд зөвлөгөө өгнө. Тэгсэн Юго түүнийг ийм том морь унд чадаж байгаад гайхдаг. Харин охин бол жаахан байгаасаа эхлээд морь унаж сурсан. Охины гэр бүл ферм ажилладаг учраас энэ сургуульд иржээ. Түүнийг Микаге Аки гэдэг. Манай Югогийн ангийн хүүхэд ингэж тэд танилцсан юм. Юго ангидаа ирэхэд ангийнх нь багш өөрийгөө танилцуулна. Багшийг нь Сакураги гэдэг. За тэгээд ангийн хүүхдүүд ч мөн эхнээсээ өөрсдөө танилцуулна. Макубэци дунд сургуулиас ирсэн Айкава Шиносуке малын эмч болохоор зорж байгаа. Шимидо дунд сургуулиас ирсэн Комаба Ичиро гэр бүлийнхээ сүү цагаан эдэний бизнесийг үргэлжлүүлэхээр суралцж байгаа. Бейсболын багт байдаг улсын тэмцээнд оролцохоор зорж байгаа л гэнэ. Обихиро Кавиниши дунд сургуулиас ирсэн Инада Тамако хөдөө аж ахуйн менежментийг суралцаж дэлхийд өрсөлдөхөөр фермтэй болохоор зорж байгаа. Токива Кейжи Накасацуне дунд сургуулиас ирсэн гэр бүлийнхээ шувууны фермийг өвлөж авна. Шимо Урахаро дунд сургуулиас ирсэн Йошино Маюми ирээдүйд гэр бүлийнхээ сүү цагаан эдэний фермээс сүү нийлүүлж бяцлагны бизнес эхлүүлэх зорилготой. Харин Юго энэ бүхнийг сонсож суухдаа яаж гсэн хүмүүс вэ гээд л гайхан сууж байтал өөрийнх нь ээлж ирлээ. Манай хүн өөрийгөө Саппоро дунд сургуулиас ирсэн Хачикен Юго хэмээн ихтгэл муутайхан танилцуулна. Харин сургуулийг нь сонссон хүүхдүүд хувийн дунд сургуулиас иржээ гээд л шивэр авир хийгээстэй. За түүний шинэ анги нь нийт 40 хүүхэдтэй юм байна. Багш нь тэднийг 8 багт хуваана. Баг болж өглөө оройн дадлага хамт хийнгээд багш нь суглаа суглуулдаг. Юго А багийг сугалж багийнхаа гишүүдийг харж авлаа. Нэгэн шинэ өглөө эхэлж байна. Өглөө эрт босох нь Югод маш хүнд байгаа нь илэрхий харагдана. Түүний багийн хүүхэд болох Айкава Шиносуке түүнээс Саппорогоос зорин байж энд ирсэн шалтгааныг нь асуулаа. Гэтэл манай хүн дотор байртай сургууль болохоор л ирсэн. Харих гэр байхгүй л гэнэ. Энэ үеэр дадлага хийх дахиануудаа алдчихсан гэд хэдэн хүн гүйж харагдана. Манай хоёр тэдэнд баригдаад туслах шаардлагатай болж дадлага алдчихна. Тэгээд алдсан дахиануудыг тэд бүгдийг нь барьлаа. Тэгсэн манай хоёрын хажууд нэг дахианы толгойг тас хийтлэн завчхад нөгөө Айкава Шиносуке шууд ухаалтаад ундаг. Үүнийг харсан Юго 3 жил ийм байдалтай байх юм уу гэж бодоод их сэтгэлээр унаж байгаа харагдана. Үүний дараа багаараа дахианы байранд ирлээ. Манай хүн дахианы өндөглөхийг хараад дотор нь муугараад тэгснэ багийнхаа хүнээс өндөг дахианы хаанаас гардаг юм гэж хүртэл асуув. Яг баастай адилхан юм байна гэдэл бухимдаад идэг. Өдрийн хоолны цаг болж бүх сурагч цайны газар цуглахад өөдөнд нь мөнгөн халбагыг жаазлан үлгсэн байх нь харагдлаа. Европод хүүхэд төрөхөд шинэ хүүхдэд мөнгөн халбаг өгдөг. Энэ нь тэр хүүхдийг өөрт затгалан бай гэсэн утгатай гин. Юго өдрийнх нь хоолнд өндөг байгааг хараад муухай царилж сун. Тэгснээ өндгөө хажууд байгаа сурагчид өгөхөд нөгөөх нь бол баярлаад л авч байна. Манай хүн болохоор дотроо нөгөө харсан зүйлээ л бодоостай. Эргэн тойрноо харахад бүгд л өндгийг амтархан идэж байна. Нэг эмэгтэй сурагчийг өндгөө будаан дээр хаглаад идэх гэж байхад бүр зогсоох гэд гүйж байдаг шүү. Тэгснээ том биетэй охиныг болохоор тэр идэх нь хамаагүй гэж авсан. Бас муухай царай зүс хараад байгаа юм аа. За хоолны дараа Юго ангидаа гутран сууж байна. Энд сургууль сэтгэл санаанд нь нөлөөлөд байгаа гин. Тэгсэн математикийн цаг болоход шууд сэргээд ирлээ. Арай гэж энгийн ахлах сургуулийн цаг ирлээ гэж байгаа юм. Тэгснээ бүр аргагүй л хөдөө аж ахуйн сургууль. Математикийн ном арай л нэмгэх юм гээд байдаг шүү. Номыг нь гүйлгэж харснаа агуулгыг нь ч амархан юм байна гэж боддог. Харин мал амьтдын шинжлэх ухааны хичээл эхлэхэд манай хүн өөртөө бардаа сууж байна. Учир нь хаврын амралтаар сурах бичгийг уншчихсан юм байна.
Маш сайн цээжилсэн л гин. Манай хүнч дараагийн шалгалтад шилдэг оноог нь авна гэдэл бодон сууж байтал багш нь сурах бичгийн агуулга нь заах хичээлдээ таарахгүй гэж авсан. Тэгээд өөр их сурвалжаас хичээлээ үзнэ гэд мангар зузаа юм гаргаад ирнэ. Манай хүн бас л уйллаа. Хичээлээ хийгээд сууж байхад нь ангийнх нь нэг хүүхэд ирснээ тоо заагаад өг. Юу ч ойлгохгүй байна гэд манай хүнч зааж өгөхөр болсноо энэ сургуулийн шилтгэн болох амархан юм байна дөө энэ гэдэл дахиад бодоостой. Гэвч энэ сургууль хөдөө аж ахуйн сургууль шүү дээ. Хажууд нь бусад хүүхдүүд биеийн эсэс үнийг хувиргах энэ гэсэн юм яриад л манай хүний огт мэдэхгүй ертөнц байгааг дахин нэг ойлгов. Энэ сургуулийн хүүхдүүд нь энгийн ахлах сургуулийн сурагчдын хичээлд сайн биш ч хөдөө аж ахуйн талдаа шилтгүүд л гэсэн үг. Тиймээс юугаа хэдий хичээлдээ сайн ч энэ тал эсрэгээрээ л үйлчлэнэ. За тамирын хичээл эхлэхэд багш нь тэнхээг нь шалгана гэд сурагчдыг марафон гүйлгэхээр болдог. Сургуулийг нэг бүтэн тойрох ёстой. Юугаа үнийг сонсоод бас л амархан юм аа л гэж бодно. Тэгсэн энэ сургуульд нь талбай, дадлага хийх ойг оролцуулаад улсдаа хамгийн том. Нэг тойрог нь 20 км байж. Юугаа бас л бурууджээ. Бахардан гүйж байхдаа одоо энэ сургуулиас гармаар байна л гэдэг. Үргэлжлүүлэн үдийн мал амтан дээр хийх дадлага эхэллээ. Манай хүн амрах цагч байхгүй байгаад уурлана. Тэгсэн нөгөө анх таарсан Акиг их охин гарч ирлээ. Бас л морьтойгоо явж байна. Манай хүнээс ямар нэгэн клубд ирсэн эсхийг нь асуугаад морьтны клубд орох санал тавилаа. Энэ сургуульд нь заавал ямар нэгэн клубд элсэх ёстой гэнэ. Манай хүнч дотроо хачин сургууль гэж бодсоор. 17 цаг болж дадлага дуслаа. Тэгсэн тэднийг тарж байхад гинти салхинаас болоод хүлэмж эвдэрчихжээ. Тэгээд нэг хүн тусламжгүйн ирлээ. Багш нь сонсоод тэдний багийг туслуулахар боллоо. Нөгөө том биетэй охин хүртэл хийсэх төглөө. Энэ бүхний эцэст салхич намджээ. Манай хүний гидэс дуугарч өлсөж байхад гаднаас хоол ирнэ. Тэгсэн бутаа болон өндөг. Юугаа мэдээж идэж чадахгүй суусаар. Гисэн ч өлсөж ядархан ирэхээр нэг өндөг барьж аван хагалаад будаандаа хийлээ. Хутгаж аваад л амдаа хийчихнэ. Тэгснээ тийм муухай юмнаас гарч чад ямар амттай юм бэ гэд амттайг нь гайхаад л идэж гарна. Дахиад гайхалтай юм а гэд уйлаад л. Орой хөвтөж байхад нь усанд орох цаг боллоо. Сурагчид олуулаа учир хувцас солих цагаа оруулаад нэг хүнд 15 минут олгодог гэнэ. Манай хүнж шорон биштэй гээд л гараад гүйж байгаа юм. Бус нь хурдан шалмгаа хөдөлж байхад түүний байж байгааг нь л харчих. Шинэ сургуулийнх нь эхний өдөр ингэж л өнгөрсөн юм. Өглөөний 5 цаг дахин нэг өдөр эхэлж байна. Юугаа бусдынхаа ирч хүчтэйг нь гайхан хамгийн ард алхаж байтал том биетэй охин унаад өгдөг. Тэгсэн өглөөний 100 шаа идэхээ марцчихж гинэ. Дахианы байранд дадлага эхлэхэд багш нь нэг өндөг л хагалбал нэг өдөр нэмж дадлага хийн шүү гэсэн манай хүнч сандраад толгой дээрээ өндөгөө бариад унаад өгнө. Багш нь тоглож байсан ч тийм хэмжээний болгоомжтой байхыг даалгана. Тэгснээ та нар бол амьдтын боол гэж авсан. Манай хүн ангидаа ногоороо дунтаж байхад нь нөгөө тоогоо заалгадаг сурагч ирээд түүний ачаар сайн оноо авч чадсанаа хэлнэ. Тэгснээ айгүй хөөрхөн амьдралдаа анхудаа 2 оронтой оноо авч үзэж байгаа нь ингэн. Харин юугаа болохоор тэгж их заагаад байхад 10 оноо авсныг нь хараад шок. Нөгөөх нь болохоор амар баярлаад л хөөрхөн. Бусад зурагчид хүртэл манай үнийг хараад хаачигэнч гайхалтай юм аа энэ гэд гайхаад идэг. За ингээд цаг явсаар 17 цаг болж хичээл тарахад сурагчид хамрагддаг клубүүд рүүгээ явлаа. Манай хүн болохоор яаж энэ бүхний дараа клубдээ явж чаддаг байна гэдэл гайхан зогсно. Өмнө нь барьж байсан дахиагаа тас хийтэл завчдаг нэг нөхрөөсөн да. Тэр ахлахын 3 дугаар ангийн сурагч байж. Тэр үеийн дахиа барих ажилд нь тусалсанд талархснаа илэрхийлж манай хүнд чансан дахиа бариад иржээ. Тэгсэн йога маань бас л нэг травматай болчихсон. Нүдэн дээр нь дахианы толгойг тасалсныг ботоод байгаа юм. Нүдэн анаад л хацтал амтанд нь орчихноо. Тэгсэн нөгөө том биетэй охин Тамако энэ 3 дугаар ангийн сурагчийн дүүн гин. Энэ хэд төсгүй юм гэж харж байснаа турчхвал хөөрхөн юм байна гэд цочирдож байгаа юм. Угаасаа альваа гаднах үзмжээр дүгнэн гэдэг буруу шүү дээ. Энэ ах トゥ хоёр ширээний теннисний клубт явдаг юм байна. Манай гол дүүрч ямар клубт илсгээ бодсоор ингэж 7 хоног өнгөрчээ. Одоо энэ сард дахиж дадлага байхгүй юм гин. Манай хүнч нэг хэсэгтээ өглөө 5 цагт босохгүй гэд бөөн баяр. Одоо харин элсэх клубээ л олох хэрэгтэй. Манай гол дүр спорт талдаа таарав. Тэгсэн клубүүд нь ихэнхдээ л биеийн тамиртай холбоотой байгаад идэг. Ингэж бодон алхаж явтал нь хэсэг хөвгүүд харанхуйд нууцаар бололтой нэг юм үзэж буйтай таарлаа.
Томчуудын сэтгүүл үзээд байна уу даа гэсэн чинь үнээ хараад сайхан хөхтэй гоё гуйтай энтер гээд байжээ. Холстын клубийнхэн гин. Тэд төгс галбиртай үнэнд хайртай. Тэгээд манай хүний клубдээ элсэж гэсэн нөгөөх нь үнийг найз охиноо болгож ахлах сургуулийн амьдралаа өрмээргүй байна гэд л уйлж өгнө. Яг энэ үеэр цаа морьтой ханхүү гэдэг шиг л нөгөө морьтой охины клубийнхэн гарч ирээд манай хүнийг аварч байгаа юм. Яг л сахиусан тэнгэр шиг гээд хартал морьтны клубын зааварлагч Накажима гин. Ингээд манай хүний клубийнхэн дээрээ хүргэж өгтөл нөгөө охиноо олж хархан тэр. Тэгээд морь догч юм уу гэж бодож байтал нь цагаан морь манай хүнийг мөргөөд унгаачихна. Морь хүнийг сайн ажигладаг гин. Түүнийг дотроо царай муутай юм а гэж бодсныг нь мэдэж байгаа клубийнхэн хэлж өглөө. Манай хүн чинтхийг ажиглахаар шийдэн нэг адууг хооллож үзнэ. Амар харагдаж байж магадгүй ч морь их аимхай амьтад гэдгийг охин хэлж өгнө. Эзнээ хайрладаг, ичимхий, мэдрэмтгий, бусдыг анхаардаг амьтан гин. Манай хүнийг гарцаагүй энэ клубт тохирно гэдэг. Ингээд тэр өөрийн клубээ оллоо. Тэгсэн өдөр бүр морио арчлах шаардлагатай учраас өглөө 4 цагт босоорой гэж авсан. Манай хүнч дахиад л төсөөлснөөс нь өөр байсныг ойлгов. Өдөр бүр адууны хомоол цэвэрлсээр эцэст нь морь унах өдөр ирлээ. Маш их айн байж нүдэ нээгээд бүхнийг харахад тийм ч муу байсангүй. Тэгэж их дургүй байсан байж адууны хомоол цэвэрлэх ажлыг сайн дураар хийхээр болдог. Тэгэхээр морь унсан нь түүнийг багахан ч ихсэн өөрчилж эхэлжээ. Амралтын 7 хоног эхлэхэд дотор байр бараг л эзгүрлээ. Ихэнх нь фермийн хүүхдүүд байдаг учраас гэр бүлдээ туслахаар явдаг байна. Харин морьтон охин манай хүнд тоглоом, бэлэг дурсгалын дэлгүүртэй газарт хамт очих уу гин. Тэгсэн манай хүн бол мэдээж энгийн гой зүйлсийг төсөөлөгч хизээл төөний төсөөлсөн шиг байлаа да. Гэсэн ч манай хүн Микагитэй болцож байгаа гэж бодоод баяртай байдаг. Тэгсэн болцоо биш байжээ. Өнөөдөр Микагигийн гэр бүлийн морь уралдаж байгаа юм байна. Багш нь хүүхдүүдэд бооцоо тавьж болохгүйг анхааруулдаг. Өөрөө болохоор бүх мөнгөө тавьчихсан байдаг. Хаврын улирлын 4-р уралдаан эхэллээ. Энгийнэг уралдаан биш. 480 кг ачааг чирж хүний алхах хурдаар уралддаг. Эхний үед шулуун замд хурдлагч 2-р үед саадыг тулна. Охины гэр бүлийн морь 3-р байрыг эзэллээ. Тэгсэн клубийнхэн зааварлагч багш хамаг мөнгөө тавиад алдчихна. Гэхдээ л тэд 3-р байранд орсонд баяртай байдаг. Учир нь зүгээр нэг хоолны мах болохоос аврагджээ. Харин маш олон амьтад ингэж хичээл зүтгэл нь үнэлэгдэхгүй идшний мах болдог тухай сонссон Хачикийн бодол зарагдана. Түүнд ч бас үнэлэгдэхгүй байх мэдрэмж байдаг бололтой. Иймээс л тэр энэ сургуульд ирсэн. Тэр үүнийгээ Микаге болон Ичан нарт хэлэхэд Ичан түүнийг тэнэг гэдэг. Харин түүнийг ойлгохгүй байгаа мэт санагцсанд Хачикийн юугаа уурлаж угаасаа хөдөө аж ахуйтай ойр амьдралтай сургуулаа төгсөөд л очих газар нь бэлэн та нар юу ч ойлгохгүй гэдэг. Хачикийн өөрийгөө л өрөвдөлтэй хэцүү амьдралтай гэж бодсоор. Гэвч үнэндээ тэр бусдын юу туулж буйг ч мэдэхгүй. Ичан гэхэд аав нь өнгөрчихсөн бас их сургуульд суралцах мөнгөгүй учраас ахлах сургуулаа төгсөөд шууд фермийн ажлаа өвлөж аавна гэх зорилготой. Энэ бүгдийг мэдсэн Юга маань түүнээс уучлалт гуйдаг. Ичанч бас юу ч мэдэхгүй байж хэтрүүлсэндээ уучлалт гуйна. Ингэж амралтын 7 хоног дууссан юм. Манай хүн нэг мэдэхэд гахаан тооройг чөхөөрдөн харж нэр өгөх хэмжээнд энд дасаж эхэлжээ. Саяхан л адууны хомоол цэвэрлэж байхдаа хурдан морь унуулахгүй юм уу гэдэг байсан шинэ элсэгчд одоо харин өөр болсон. Манай хүний булчин хөндөрлөж өвдөн тэсэлгүй үйлнэ. Шалгалтууд дуусаж цагаагаар дулаарсан учраас сургуулийн их цэвэрлэгээ хийх цаг болов. Нэг хүн нэг газар цэвэрлэнэ. Юугаа цэвэрлэгээ хийж аваад хогон дундаа саягдсан тоосгон зуух оллоо. Тоосгон зуухаар пицца иж болно. Тэгсэн энтхийн хүүхдүүд хотоос зайтай учир халуун пицца идэж үзээгүй юм гин. Баяраар хөлдөө пицца л хүргэлтээр ирдэг юм байх. Манай хүн пицца хийх амархан бидтэй гэсэн чинь пиццаг чамд даатгалаа шүү гэж авсан. Жинхэнэ пицца ямар амттайг мэдэхгүй идэж үзмээр байна гэдэг. Тэгснээ нэг хүнд нэг пицца ч хийж байх шиг. Ингээд пиццанд хэрэгтэй орцуудаа хайж эхэлнэ. Гурил, бяслаг гэд цоглуулж байснаа гинэт 100 ажилтдаг эсхийг шалгах ёстойгоо сандаг. Ингэж явсаар эцэст нь гахай маха шидэж бүх орцоо цуглуулна. Ингээд пицца хийх өдөр боллоо. Энэ үеэр Хачикийн Югогийн хуучин сургуулийн энгийн багш нь түүнийг олж ирдэг. Зуухыг засахад инженерийн тэнхимийнхэн тусалж, гал төлөх модыг ой моджуулалтын тэнхим шийдэж, хөөсөн гурилыг шинжлэх ухааны тэнхим хийж, хоолны ангид боловсруулжээ. Ашиглах ногоонуудыг харин шинжлэх ухааны тэнхимд ургуулсан.
Ингэж бүх орцыг сургууль дотроо шийдэж чадсанаар тэд шинэхэн халуун пицца амталсан юм. Дунд сургуулийн үеийн Хачикийн бодолтой хүлэгдэж ямар хүн болмоор байгаагаа мэдэхгүй байсанд багш нь санаа зовж явжээ. Тиймээс энд ирэхийг санал болгон явуулсан. Харин пицца хийсэн энэ өдөр өөрөө ирж харсандаа баяртай байдаг. Хачикийн морь унахтаач сайн болсон. Тэр морь унаж яваад нууцлаг тойрог олж харна. Энэ нууцлаг тойрог гэдэг зүйл нь анх Англид үзэгдснээр дэлхийд даяар харагдах болжээ. Өвсний талбайд үл ойлгогдсон нууцлаг геометрийн дүрс гарч ирдэг шалтгаан нь одоо ч тодорхойгүй байгааг манай хүн бусдаа хэлж өгнө. Тэгсэн энэ тэмдэг гарч ирснээр ургац багсдаг талаар бусад хүүхдүүд ярина. Тэгсэн нэг нь өнөө орой 9 цагт гарч ирнэ. Бацтай их сурвалжаас сонслоо гээд учир битүүлэг юм ярьж эхэлдэг. Энэ нь суралцах цаг, зөвшөөрлгүй гарвал 0 цэвэрлэх шийтгэлтэй байдаг. Тэгсэн ч бүгд очих юм гин. Тэгээд хөвгүүд манай Хачикийн утсыг дуурайлган зурж хуурамч утас хийгээд багштаа хураалгана. Харин нэг нь өрөөндөө үлдэж бусдыгаа аргалахаар тохиролцсон. Угаасаа 0-ын цонхоор нууцаар гарахад тэр зурагч багтахгүй юм байна л та. Тиймээс бусдаа туслахаар болов. Ингээд тэдний нууц ажиллагаа эхэллээ. Камертай гэдгийг сансан өрөөндөө үлдэх ёстой тэр сурагч тэдэн дээр ирж камерыг гурилаар халахалж өгнө. Гэхдээ өрөөндөө үлдэж багшид хариулаагүй учраас бүгд байрагчж байгаа юм. Сургууль даяар чанга яригчаар өрөөнөөсөө гарсан сурагчдыг зарлана. Ингээд тэд нэгэнт шийдэж ойроо зүхтангүйлээ. Нөгөө том биетэй сурагч Бэпү маань бас л үлдэж байгаа юм хөөрхий. Гүйхтэй муу юм гин. Тэдний нэг нь бөксөрөө унаад хувцас урчгаснаа хичээд үлдчихэн үнэн хөвгөлтэй. За бусд нь харин гүйсээр хүлэмжинд тулж ирнэ. Тэгсэн гүзээлцэг нь хулгайлж буй хулгайчтай таарчлаа шүү. Гүйж очоод л хулгайчийг барих гэсэн ч цухтаад өглөө хөөрхий. Замд таарсан саад бүрийг нэг нэгээрээ аргалж үлдсээр эцэст нь 21 цаг 7 минут гэхэд хоёулахнаа үлджээ. Эцэст нь юу вэ гэтэл тэдний энэ бүх замыг туулж ирсэн шалтгаан бол энэ аврах том ургац сураагч машин. 13,180 кг жинтэй, 1350 литрийн багтаамжтай, 12 цилиндр бүхий моторынх нь багтаамж 24,2 литр. Энэ машины зургийг дарах гэж л сүр болсонд манай хүн бол мэдээж шок. Өдөр нисдэг тэрэг нисэж байсан нь ойрхон хамгаалалтын хүчнийхэн байрладаг. Нохоотой хүмүүс таарсан нь баавгай гүргэх гэж. 51-р бүс гэж яриад байсан нь энэ хавийн талбай нь 51 дахь бүс. Харин нууцлаг тойрог нь жил бүр энэ хавийн хүүхдүүд тоглоомоор хийчихдэг байжээ. Тэд буцаж ирээд мэдээж шийтгэлд 0 цэвэрлэнэ. Гэхдээ гүзээлдэгний хулгайчийг барьсан болохоор ганцхан өдөр л цэвэрлэх шийтгэл авлаа. Тэд 0 цэвэрлэгч бүлэг гих нэр авсан юм. Тэгснээ бусдаа ч бас нөгөө ургац хураалтын машиныхаа зургийг харуулж байгаад багштаа баригдчихна. Тэгсэн нөгөө том биетэй Тамакогийн ферм тэр машиныг дараа 7 хоногт 60 сая йенээр худалдаж авч байгаа гин. Дараа 7 хоногт л худалдаад авчих байж тэрнээс өмнө чадамжийг нь өөрийн нүдээр харахыг хүссэн юм гин. Сувагтай идэвхтэй байдаг хөөрхөн үзэгчдэд зориулаад giveaway зарласан байгаа. Анимынхаа төгсгөл зараа оруулсан чинь багахан алдаа гаргачихжээ. Тиймээс дахиад сонсоод аваарай. Идэвхтэй үзэгчдийнхээ дундаас 3 аздан тодруулах гэж байна. Та нарын маань хийх ёстой даалгаврууд бол 1-р сувагтаа subscribe дарсан байх, 2-р бичлэгтээ лайк дарах, 3-р бичлэгээ өөр ямар нэгэн платформ руу шеэр хийх. Хамгийн сүүлд нь эдгээр даалгавруудаа скриншот хийж админийнхаа IG хаяг руу илгээгээрэй. Бас story гихмэд өөр ямар нэгэн үйлдэл нэмж хийсэн бол бэлгэн дээр нь нэмээд бонус бэлэг нэмж өгнө. Шалгарсан 3 аздандаа админ нь Demon Slayer-ийн аним фигурыг багтаасан 100,000 төгрөгийн бэлгийн багцуудыг бэлдсэн байгаа. Аздангуудаа яг 2-7 хоногийн дараа буюу 4-р сарын 23-ны орой тодруулж IG хаягаар нь эргээд холбогдно. Сувгаа дэмжиж урмын өгөгдөг үзэгчдэд маш их баярлалаа. Зуны амралт эхлэх гэж байна. Манай гол дүр зуны амралтаараа чимээ шүүгэн багтай дотор байранда амар амгалан байндаа ухааныг бодоод явж байтал мэдээж түүний төсөөлөл үргэлжил эсэргээрээ байдаг шүү дээ. Дотор байрны зуны амралтаар хаагддаг болохыг тэр олж мэддэг. Манай хүнийг хэрэг очих газаргүй бол манайд очих уу гэдэл Микагийн найрсгаар хэлнэ. Зуны амралтаар аав ээж нь гэртээ байхгүй гин. Ажиллах хүн л хэрэгтэй байгаа хэрэг. Ажлын хөлсийг нь өгнө гэхэд зөвшөөрлөө. Тэр анх удаага л ажил хийж мөнгө олох гэж байгаа нь.
За цагаан портер дээр сэгсжүүлээд л явлаа да. Ингээд Микагийн охины гэрт ирлээ. Тэгсэн нэг ууртай ах гарч ирээд л охиноо өгөхгүй л гэж байна. Охиныг нь авахар ирсэн залуугээд л ойлгочихож. Манай хүнч тэдний гэр бүлтэй эхнээс нь танилцсан. Буурай эмээ 107 настай гин. Ингээд тэдний гэр бүлийнхэндээ хамтдаа хооллож суутал манай хүнээс гэрийнхэн дугаарыг асуулаа. Эцэг эхтэй нь мэд мэдий гэсэн ч мэдээж манай энэ зүгээр дээлгэн. Гэсэн ч нэг л зүйл нуугаад байгааг нь Микагийн анзаарч л байгаа юм. Охины аав ээж нь эмнэлэг явна. Явахдаа бас аав нь охиноос нь хол байхыг анхааруулаад амжина. Ингээд ажилдаа орлоо. Энэ 2 настай адууг арчлах үүргийг манай хүнд өгч байна. Манай хүн ганцаараа сүлжээгүй утсаараа ийш тийш сэгсжүүлж сүлжээ хайж байхад Микагийн ирлээ. Гэр бүлийнхэнтэйгээ эртхэн ярилцах хэрэгтэйг зөвлөнө. Тэгээд хэл дуулгах хэрэгтэй учраас Ичаных ойрхон тэнд сүлжээ байж магадгүй хэллээ. Ингээд их ажлын дундуур түүнд нэг цагийн амралт өгөхөд тэр Ичаных руу явна. Манай хүн алхаж яваад цагаа хартал аль хэдийн амрах ёстой нэг цаг нь өнгөрч бүрэнхий болж эхэлжээ. Гэтэл тэр Ичаны гэрийн барааг ч олж хараагүй байгаа. Арай гэж нэг олоод ирвүү гэсэн балгас олсон барилгал байхан тэр. Тэгсэн Ичан гараад ирлээ. Тэгээд хэрэг явдлаа хэлтэл эднийд ч бас сүлжээ байхгүй л гэж байна. Тэгснээ манай хүн гараа өргөд байхад л сүлжээ орж ирэхгүй байснаа Ичан аваад дээш өргөтөл сүлжээ орчихноо. Өндрийнх нь ашиг гараад байна шүү. Ингээд тэд мэйлээ илгээж чадлаа. Эндээс Ичаных руу яваад охины гэрлөө залгаснаар түүнийг ирж авахар болно. Тэр хооронд Ичаны гэр бүлийн ажлыг харж авлаа. Үргэлж ээж нь бүх ажлаа өөрөө хийдэг. Учир нь хүн хөлслөх мөнгөгүй. Тиймээс Ичан болон 2 ихэр охин дүү нь туслалцаа үзүүлэх шаардлагатай. Манай хүнч тэдний ямар их ажилтай байдгийг харж гайхан маш орой олж байхад одоо л оройн хоолоо иддэг юм уу гэд л бодно. Охины гэрийнхэн манай хүнийг авахар ирж явах замдаа бууг мөрөгчөж. Тэгснээ манай хүнээс мах өвдөж чадхуул гин. Мэдээж чадахгүй штэ. Тэгээд манай хүнд зааварчилгаа өгч буугын махыг янзлуулахар болж байгаа юм. Манай хүн яг эхлэх гэж байснаа нүдрүү нь харчихнаа. Тэгсэн нөгөө хэд нь буугын нүдийг боогоод өгтөл манай хажигэн ингүүл хүн барьцаалчихсан юм шиг харагдаад байна л гэж авсан. Тэгээд буугын биед хүрэхэд дулаахан байгааг нь мэдэрнэ. Шууд л нөгөө гахайн тооройгоо бодно. Бас нэр өгчгсөн нэр нь гахайн шүл. За тэгж суусаар гинэд алгаад хашиж гараа хавсраад шууд л шийдсэн айтай ажилдаа орчихлоо. Хажууд нь ч нөгөө хідэн зааварлаад. Ингэж манай хүн анхудаага өөрийн гараар идэх махаа бэлдэж үтсэн. Буугын махыг идэхэд бэлэн боллоо. Манай хүн баргар байсан хэдий ч сайн идэж байна. Гэхдээ түүний гарт өмнөх ажлынх нь үнэр үлджээ. Ингээд тэд Ичаныхаас буцаж байна. Буцах замд Ичаны аав их ажилсаар өөд болсон талаар охин ирлээ. Цэлмэг шөнийн тэнгэрт маш олон одод түүжээ. Манай хүн охины гараас яг барих гэж байсан чинь баавга мөргснөөр будаа олоо хөрхий. Охины ээж аавыг нь эмнэлэгт хүргэж өгөөд ирлээ. Манай хүнийг харснаа 2-7 хоногийн дотор фермийн залуу шиг болжээ гин. Аль хэдийн 2-7 хоног өнгөрчээ. Энд ирээд огт амраагүй тул амархаар болж нөгөө том биетэй охин Тамакогийн фермтэй танилцахаар явцгаалаа. Тэднийх маш том 800 сайлын үнэ 4 фермийн байшинтай. Энд ирэхэд Микагийн ч бас дотроо шаналж явдгийг манай хүн ажиглана. Тэр ч бас дөнгөж ахлах сургуулийн 1-р ангийн сурагч хэдий ч гэр бүлийнхээ бизнесийг өвлөж аавна гэсэн үүрэг хариуцлагыг үүрч яваа. Тэд үнэ тугаллаж буйтай таарна. Амьсгалахгүй гарч ирсэн тугал амьсгалж бөгөд баярлаж байхад манай хүний байж байгааг л харчих. Тэгснээ гахайн тооройд гахайн шүл гэж нэр өгсөндөө яг тэрэн шигэ өвхрийн махан шүлгээд нэрлэлчихнэ. Ингээд буцах замдаа манай хүн гар утсандаа ирсэн мэйлүүдээ шалгаж байна. Эцэг эхэн зөндөө мэйл явуулжээ. Ингээд буцаж ирээд хачикэн охинд хандан өөрт нь хэлсэн шиг түүнийг ч бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийг даган эцэг эхтэйгээ ярилцахыг зөвлөдөг. Микагийн морин хайртай. Морьтой ойр ажиллахыг хүсдэг. Гэсэн ч фермээ өвлөж авах ёстой учраас үүнийгээ хойш тавихаар шийдсэн. Саяхан л өглөөний 5 цагт тун хизүүс хэрдэг байсан хачикэн маань одоо ядах юмгүй л эрт босдог болжээ. Тэгсэн үүнийг харсан охины аав ингэж хичээнгүй ажиллалаа гэд охиноо өгнө гэж бодоо юу гэд л бодоостой. Тэгснээ юу ч хамаагүй хийлгээд ажлаар дараад байдаг шүү. Тэгсэн охины ээж нь болохоор ийм хичээнгүй ажиллаж байгаа юм чинь хүргэнэ болгоё л гэж аав. Энэ үеэр Микагийн яран ирж тосгоны сүрэг үнэ алга болон тэдний үнэтэй холилдсон талаар хэл дуулгана. Тэгээд бүгд аргаа барж байтал нэг залуу гарч ирээд
бүх хүнийг ийш тийш нь ятгах юмгүй ялгчихнаа. Тэгсэн энэ залууг Хачикен танилаа. Түүний ах иржээ. Ах нь Токиогийн их сургуульд сурдаг. Одоо зуны амралтаараа мотоциклтэй Хоккайдогоор аялж яваа гин. Тэгсэн ах нь их сургуулиасаа гарчихсан. Рамен хийж байгаагаа дүүдээ хэллээ. Токиод нэг удаа рамен идээд бүх орцыг нь эзэнд нь хэлтэл зөв тааж эзэнд нь таалагдаад шавь нь олчихжээ. Ээж нь дүүтэй нь холбоо ярихыг хүсснээр тэр энтгийг олж ирсэн гин. Тэгээд аав ээж рүүгээ уцаар ирлаа. Дүүгээ маш сайн байгааг ээжтэй хэлж байтал аав нь хажуугаар нь дайрч яагаад их сургуулиасаа гарсныг нь ууртайгаар асуув. Харин Хачикений ах аавыгаа уурлуулах гэж гарсан гэлээ. Аавынхаа хүсснээр сайн их сургуульд ор гэхээр нь орчихсон. Хүслийг нь биелүүлсэн учраас одоо өөрийнхөө хүсснийг хийн гин. Тэгээд бүгдэд нь өдрийн хоолнд рамен хийж өглөө. Гахаан мах дууссан учраас манай хүний бэлтгэсэн бугын махаар хоолоо хийжээ. Ахынх нь раменыг амттай юм байх гэсэн чинь бүгд хамталж үзснээ ямар амтгүй юм бэ гэж авсан. Тэгсэн ах нь өөрийгөө амтлах мэдрэмж сайтаж хоол хийх мэдрэмжгүй гин. Ингээд маргааш өглөө болоход тэр аль хэдийн явжээ. Хачикен ажиллаа хийж байгаад үнэний сүүг түүхийгээр нь ууж үзснээ үнэнүүдийг бүр шүтээд мөрөгчгнөө. Үнэхээр амттай байсан юм байх. Тэгсэн сүү ууж байхдаа салгасан хоолоогоо буцааж засалгүй орхиод хэрэг тарьчихнаа. Нилээн их сүү асгачихлаа. 500 литр сүү 40 мянган йен. Тэр алдаа гаргаад 40 мянган йен хийсгчв. Үүндээ гимшин өглөө бүгдээс хэртлэн босож ажиллана. Түүнд зуны амралтаараа ажилласан цалинг нь өгөхөд тэр авахгүй гин. Сүү асгаж туугуудсандаа гимшиж байгаа юм. Гэсэн ч тэд алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүйг хэлж түүний энд ажилласныг нь үнэлж цалинг нь өгнө. Ингээд нэг сарын дараа буцаж ирсэн тул хамгийн түрүүнд гахын шүлийг харахаар явлаа. Тэгсэн Хачикений царайг харчих. Тоорой хэдийн өсөж томорсон байгааг хараад шок. Гэхдээ л гахын шөлөө энэ дундаас хараад таниад байгаа юм аа. Дотор байрандаа ирэхэд найзууд нь бүгд иржээ. Тэгсэн нэг хөөрхөн охин манай хүний хажуугаар явж өнгөрлөө. Хинбэ гэсэн чинь нөгөө томбитэй Тамако маань нэг сарын дотор туурчхаад ирсэн нь энэ. Зуны халуунд зөхиулаад турчсан л гин. Нэгэн сар өнгөрсөн ч өөрчлөгдсөн хүмүүс их харагдана. Токио гэхэд ийм болжээ. Гэсэн ч сургуулийн хойно түүнийг багш нь хараад загнаснаар нөгөөх чинь нойлд уйлаад л үсээ тайрах хэрэг гарна. Өнөө өглөө гахын шүлийг харахаар ирэхдээ илээгдэхээсээ өмнө хангалттай тархлахгүй бол хамгийн доод зэрэглэлийн махулж баг үнээр зарагдана гэдгийг сонссон. Түүнд санаа зовсон юуга маань богино хугацаанд хурдан тарга нэмэх арга байгаа эсхийг сурагчдаас асуулаа. Ингээд тэр гахын шүлийг илгээхдээс нь өмнө өөрөө анхаарал тавьж бортохоор шийддэг. Өглөө 5 цагт босох дургүй байсан хүн одоо бүр 3 цагт сэрдэг болжээ. Гахын шүлж түүний хүснээр жин нэмж хэдий дээд зэрэглэлд орохгүй хэдий ч дунд зэрэглэлд орохоор боллоо. Гэсэн ч ингэж их хичээл зүтгэл гаргалаа гэд амиа таслуулж зүгээр л мах болно гэж бодохоор сэтгэлээр унана. Одоо хүртэл нэг гахын төлөө ингэж байгаад нь маш олон хүн санаа зовсоор л байдаг. Гэхдээ тэр энд ирсэн цагаасаа л бусдыг өөртөө татаж үргэлж бусдаар хүрээлэгдэж ирснийг ч бас мартаж болохгүй. Манай хүний ах тэгсэн сургуульд нэрчгсэн ажил хийж байдаг шүү. Тэгээд бүгдд нь хоол хийж өгөө гэж авдیں۔ Манай хүн хурдхан л битгий идэрээ гэдгүй. Хүй нөгөө тураад ирсэн Тамако ч буцаад таргалчихжээ. Яасан ч хурд юм. Манай Хачикений найзууд ч гэсэн түүнийг ирснээс хойш өөрчлөгдөжээ. Манай хүнд хандан чамаас болоод одоо гахын мах идэж чадахгүй болох нэ гээд л байгаа юм. Манай хүн санаандгүй Хошиног ийм болгосондоо харамсаж үүнд хариуцлага хүлээн энтер гэд ярьчихсан чинь бүгд буруугаар ойлгочихноо. Анги дүүрэн хачин урамсгал. Тэгсэн энэ хоёр бүр хичээлийн дундуур багш нарын өрөөнд дуудагдлаа шүү. Цуу яриа гэж. Манай хоёрыг хос гэж бодсон цуурхал бүр газар авчээ. Энд тэнгээс л болж байхгүй юу? Ер нь сайн мэдэхгүй зүйлээ ингэж хаа хамаагүй ярихч дэмий шүү. Манай Хачикен гахын шүлийг зарагдахаар болсныг мэдээд өөрөө худалдаж авъя гин. Гахын шүлний үн 25 мянган йен хүрнэ. Тэгсэн багш нь аваад яаж өсгөх? Цаашид яах талаар нь сануулж түүнийг загнах гэтэл юугаа маань амьдаар нь биш мах болсон гахын шүлийг өөрөө худалдаж авахар шийдсэн байжээ. Зуны амралтаараа ажил хийж олсон мөнгөөрөө түүний махыг худалдаж авахыг хүслээ. Үүнийг нь ч зөвшөөрсөн юм. Өглөө эртлэн босож хичээнгүйлэн тордон борцсон гахын шүлэнд тэр үнэхээр их тассан. Гэсэн ч гахын амьдрал ийм л богино. Тэр үнтэй эвлэрч чадсан юм. Хайр олон төрөлтэй байдаг. Хайрлаж байгаа илэрхийлэх маш олон арга байдаг гэдгийг тэрэндээс ойлгож авсан ч байж магадгүй. Амьтдын шинжлэх ухааны хичээл орж байх үеэр нядлах газрын талаарх бичлэг үзэхэр болов.
Мал амьтдыг илгээхээс ахуулаад мах олгож нядлах хүртэл харуулна. Амьтны амийг тасалж буйг харуулах тул ийм зүйл харж чадахгүй гэж бодсон сурагчдыг үзэхгүй байж болно гэж багш нь давтаж хэлдэг. Харин үзэх сурагчид бичлэгийн өрөөрөө явна. Манай хүн шийджээ. Үүнийг өөрийнхөө нүдээр харах зориг одоо түүнд бий. Хажигийн зүхтгийг хүссэнгүй. Ангийнх нь Айкавад ч мөн хүнд байсан бололтой. Уг нь тэр малын эмч болох хүсэлтэйч ингийн тулд амьтдын амийг таслах зүрх зоригтой байх ёстой. Гахаан шүл эцэст нь мах болоод ирлээ. Нийт 51 кг бэлтгэгдсэн мах ирснийг багш нь хэлнэ. Манай юугооч баяртай байлаа. Зуны амралтаараа хичээнгүйлэн ажилласан үн цэнтэй мөнгөөрөө бас нэгэн үн цэнтэй зүйлийг худалдаж авсан юм. Ингээд тэр гахаан махтай болсон учраас гахаан мах ашиглан хоол хийхээр болно. Сургуулийн хоол боловсруулах өрөөг ашиглан хоолны бэлтгэлээ хийлээ. Утга хүртлээ 7 хоног хөргөгчөнд хадгалахаар болов. Өөрийн гараар 50 кг махыг бэлдэж янзалснаар түүний сэтгэл санаач илүү дээрдэж байгааг мэдэрнэ. Микаге түүнийг дойгоон гэж хэлдэг. Тэгээд түүнд ургамлаар хийсэн жинг өгнө. Манай хүнч бөөн баяр. Гахаан мах утга цаг болоход Ёшино бяцлаг авч ирэн бяцлагаач бас утгыг хүсдэг. Тэд үүнийг гахаан шүлний хошуулга гэж нэрлэдэг байгаа юм. Бүгд л хүндлэл үзүүлж амттай хоол хийхээр зорж байна. Тэд гахаан шүлийг амтархан идлээ. Манай хүн Микагегийн гэрлүү Ичаных руу ч мах явуулахыг хүсдэг. Ах нь харин Саппоро дахь гэрлүүгээ буюу аав ээж рүүгээ мах явуул гэж хэлдэг. Өөрийнхөө чадварыг харуул гэж хэлнэ. Тэгснээ амар их мах халааслаад цогцчихож байгаа юм. Тэр ахынхаа хэлснээр өөрийн төрсөн гэрт махаа илгээмжээр явууллаа. Хоол боловсруулах ангийн Икедагийн охин манай хүнийг хайж ирэв. Сэтгэлээ илчлэх гэж байна уу даа гэсэн чинь гахаан махнаас нь худалдаж авахар ирсэн байж. Тэгсэн найзууд нь бид ч бас мах бэлдэж хогтын дунд алтартай болмоор байна гэж авсан. Микаге баг зэрэг хартаж байгаа харагдана. 3 дугаар ангийн ах нар ч бас иржээ. Түүнийг дээрлэхэд дээрэмдэх гэж байна гэж бодтол мөнгө байхгүй ч гэсэн оронд нь гүзээлзэгний чанмал өгөөд мах авахыг хүсдэг. Ногоо улаан лайлын сүмс ч бас бариад ирж. Сургууль даяар л гахаан мах одолж байна. Манай хүн уг нь 50 кг махыг хизээ идэж дуусгах талаар их санаа зовж байсан юм. Тэр хэдий өөрөө анзаараагүйч чимээгүй урагшилсаар байна. Сургуулийн захиралч бас түүний гахаан махыг эзснээ хэлдэг. Мөн түүнд энд ирээд юу хийж, юуг ойлгож, юу бүтээснээ ойлгоход нь туслана. Тэр зүгтж энд ирсэн ч дахин зүгтэлгүй бүх зүйлдээ нүр тулсан. Зарим нь зүгтдагч бас зүгтэх боломжгүй хүмүүс олон байдгийг ч мэдэж авсан. Захирал түүнд зүгтсэн гээд өөрийгөө дорд үзэлгүй тус хэрэгтэй хүмүүсийг анзаарч тусалж байхыг хүсдэг. Энэ удаад ахиж нэр өгөхгүй шүү гэсэн чинь гахаан шарсан мах гэдэг нэр өгчлөө хөрхий. Энэ удаач бас илгээхдэг хүртэл нь харж хандан хамт байх бололтой. Бүр ганцыг ч биш. Гахаан хэрчсэн махтай шүл, хям, чарс юу, гахаан махтай шүл, гахаан хэрчсэн мах, гаатай шарсан мах гэд бүгдийг нь нэрлэж өглөө. Ахлах сургуулийн амьдрал үргэлжилсээр пицца болон гахаан махны явдлаас болоод юугоог сургуулийнх нь татгалцдаггүй хүн гэж нэрлэх болжээ. Түүнд бүгд итгэж найздаг болсноор түүнийг клубын орлогч дарга болохыг хүсдэг. Харин юугаа үүнийг хүлээн авахд бэлэн биш байгаа харагдана. Энэ талаар бодон алхаж явах үед нь түүний гар утсанд зурус ирлээ. Ээж нь хүүгийнхээ явуулсан гахаан махыг эзэн гэдгээ хэлжээ. Аав нь ч бас түүний илгээсэн гахаан махыг эзэн талаар уншсан юугаа баяртайгаар нэмсэглэнэ. Дотор байрны үүдэнд Микаге уйлж байхыг харлаа. Микаге ч юу ч болоогүй мэт царайлан зүгээрээ л гэж байна. Энэ талаар шүнжэнгөө бодон нойрон чүрсэнгүй. Маргааш өглөө болоход тэд хамтдаа алхаж явна. Юугааг өчигдрийн талаар дурдах гэж оролдох болгонд Микаге халгаахгүй өөр зүйл ярих гэж хичээсээр. Тэр үед Микаге Ичантай хамт байсан болохоор манай хүн тэрийг бодож хартаастай. Ангийнх нь 2 охин ард нь нэг зохиол ярьж байхыг сонсож байгаа юм. Хөр шайлын 2 хүүхэд багын найзууд. Зохиолынх нь эрэгтэй дүр бейсбол тоглолтоос гадна улсын тэмцээнд ордог. Гол дүрүүд яриасаг биш. Зохиолын төгсгөлд хосууд болдог гэдгийг сонссон юугаа сонирн болноо. Аргагүй ингээд сонсоход энэ нь яг л Микаге болон Ичан нарын амьдралтай адилхан сонсогдож байгаа юм. Ингээд Ичанаас юу болсон талаар асуух гэхэд нөгөөх нь юу ч бишээ л гэдэг. Манай үнч нэг булангаас Микагийг нууцаар хараад тагнаад байна. Ичанд нэг охин сэтгэлээ илчилсэн ч Ичан татгалцсныг сонсоод бүр эвгүүрч байгаа юм. Микаге хашааны хаалга нээлттэй орхисноос болоод клубын моринууд алдагдах төглөө. Юугаа маань ийм алдаа гаргасан Микагийг харан зогсохдоо өмнө нь сургуулийн багш тусламж хэрэгтэй хүнд туслаарай гэж хэлсэн тухай санана.
Тэгээд зориг шулуудан очиод л тэр өдөр яагаад үйлсныг нь асуутал чамд хамаагүй л гэж авсан. Юугаа морины та хунсан байгааг болоход Микагийн түүнд таахаа холбол хацтай байдаг гэдгийг хэлнэ. Тахаа хаалгандаа өлөгвөл сайн зүйл тохиолдох байх гэж хэлсэн учраас Юугаа маань хэлснээр нь өлөгдөг. Сургуулийн цэвэрлэгээний үеэр Юугаа нохоо олж багшаасаа зөвшөөрөл авснаар сургуульд үлдээхээр болно. Сургуульд үлдээн гэвэл эмнэлэгт үзүүлж вакцин хийлгэх шаардлагатай. Энэ бүхэнд мөнгө хэрэгтэй гэхэд манай Юугаа бие төлөе л гэнэ. Зуны амралтаараа ажиллаж болсон мөнгнөөс нь үлдсэн тул түүгээр төлөх гэнэ. Төсөөлөөгүй зардал хэдий ч энэ нохойг өөрөө олсон учраас хариуцлага хүлээж байгаа юм. Тэгсэн хооллох зардал бас хэрэгтэй гэдгийг сананаа. Хоолнд нь ч бас үлдсэн цалингаасаа ашиглахаар болов. Тэгсэн хэрв Юугаа төгсчгөл яах вэ гэтэл нэг нь ийм санаа гаргана. Ингээд нохойг өөрөөр нь мөнгө олуулахаар явуулж үзтэл энэ арга нь хамжилттай хэрэгжиж байгаа юм. Дараа нь тэд ой моджуулалтын тигмээс мод авч нохоонд зориулан үүрийг нь бэлдэж өгнө. Нохоонд ямар нэр өгөх талаар ярилцаад эхэндээ орлогч даргын нохой гэж байснаа сүүлдээ бүр орлогч дарга гэж дууддаг болчихно. Тэгсэн Юугогийн уур нь хүрээд байгаа юм. Нэрийг нь булааснаас гадна хамаг хүний анхаарлыг татаад байна гин. Тэгснээ орлогч дарга хөөрхөн юм антер гэхээр өөрөө магтуулж байгаа юм шиг гоё ч юм уу гэдэг юм. Микагийн нохойг сургаж байх үеэр нохоо өвөнд орохгүй болохоор нь орлогч дарга муу байна. Яагаад ийм юм чаддгүй юм бэ гэхэд бас л манай хүнд хэцүү тусна. Ингээд Юугаа маань нохойг буулгаж авахаар судалж гарнаа. Бараг тулаан хийгээд өгдөг шүү. Тэгсэн хоолоор эзэрхийлж байгаа юм гин. Нохойг сургах ажил нь амжилттай боллоо. Тэгснээ нохоогоо тоо заагаад байхад ойлгодоггүй Токиотой харьцуулаад бахархаад байгаамаа бүр. Юугаа маань үнэн сайхан сэтгэлтэй. Халтарсан үнэнээс болоод Ичаныг гэмтчихнгээд өөрөө урдуур нь ороод гэмтчихэж байгаа юм. Харин Ичан түүнд зөвхөн бусдад анхаарал тавиад байлгүй өөртөө анхаарал тавих ёстойг сануулдаг. Морины клубын шинэ элсэгчдээс Юугоогоос бус нь амархан суралцаж Юугаа морио сайн удирдах чадахгүй бүтлгүйцдэг. Энэ нь түүнд дунд сургуулийнх нь үеийг санагдуулж хүн дээр тусна. Тэр энэ бүхнийг өөрийнхөө туршлагагүй байдалтай холбож бодно. Мөн мориочос буруутгаж өөр морь унахыг хүсдэг. Харин Микагийн түүнийг тэмцээн болж байгаа газар авчирснаар буруу удаж байгаагаа ойлгоход нь тусална. Тэгсэн энд бас аав нь хамт ирсэн. Манай хүнийг бүр зовоож байгаамаа. Охиноо өгөхгүй л гэдэг. Микагийн түүнийг энд авчирсны ачаар Юугаа маань морио өөртөө тохируулах биш, өөрөө мориндоо тааруулах ёстойг ойлгож авсан юм. Ингээд анхлан суралцагчдын тэмцээнээр алдаа гаргалгүй барианд орж 4-р байранд орлоо. Яг барианд орохын даваан дээр мориноосоо унах шахтагч шүүгчд түүнийг алдаа гаргаагүй гэж тооцдог. Тэгсэн энд бас хахан явж үйдэг шүү. Цагийн ажил хийж байгаа юм гинэ. Юугогийн зургийг дарчихсан гэрийнхэн рүүгээ явуулна гэсэн чинь манай хүн шууд утсыг нь булааж аваад тас хийтэл дондуур нь хуваачгаж байгаа юм да. Манай Юугаа анхлан суралцагч учраас сийсэгт оролцсон. Харин Микагийн төвшин илүү учраас би хэсгийн оролдоонд ороод 3-р байранд ордог. Тэмцээний ард гарсан сурагчдад одоо сургуулийн фестивал үлдлээ. Ингээд тэдний клуб фестивалд хэрхэн оролцох дээрээ ажиллаж эхэлдэг. Уралдаан зохион байгуулах тул эхлээд газраа шийдэж, дараа нь техник хэрэгслээ бэлдэж эхэлдэг. Тэгсэн чаргыг нь зассан нөхөр ингээд будчихсан байдаг юм да. Тэгснээ бас NPK гэдэг нь азот, фосфор, калий гэдэг юмаа. Фестивалийн бэлтгэл гээд бас л завгүй өдрүүд. Манай Юугаа бүр хичээлийнхээ дундуур хуурхираад унтаж өгнөө. Тэгсэн багш нь их л ойлгодог бололтой. Их хичээж байгаа юм чинь зүгээр унтуул даа гэж үйдэг шүү. Гэхдээ бас хасах нэг оноо гэж авсан. Манай хүний ажил бүр нэмэгцээр байгаад сүүлдээ баларч байна. Тамако маань ахаад л турчиж. Энэ удаад харин дэглэн барьсан юм гин. Айкавагийн орсон Холстен клуб үнэнүүдээрээ үдсэглэн гаргаж тэмцээн зохионо. Тэгсэн хүн зөвлөлөх ажлыг дааж авсан Айкавад мэдээж хүнд байсан нь ойлгомжтой. Ядаж үнэ тууж яваа хүн нь үдсэглэнтэй байвал хүн их цуглаж магадгүй гэж бодсон учраас Тамакото тохиролцжээ. Харин оронд нь Тамакод сургуулийн фестивал дээр 5,000 йенээр хоол авч болох тасалбар өгөх гин. Тамаког байнгын туранхай байлдаа гэсэн чинь чадахгүй ятраад өгчих нь л гэж авдгийн. Юугаа зориг гарган байж Микагээд баараг л болцооны санал тавина. Гэхдээ зүгээр хамтдаа нэг өдөр гарах уу би дааял гэж хэлж байгаа юм. Микагээ зөвшөөрсөн чинь бөөн баяр. Даанч Микагээ бол болцоо гэж бодохгүй л байгаа хэрэг. Микагээ бусад охтод энэ талаар хэлээд үүнийг болцооны санал байсныг нь мэдэж авна. Тэгснэ айгүй хөөрхөн ирээдүгөө ботхоор манайх баахан үнэ тариан талбай хөгшин хүмүүстэй. Гэтэл над шиг охин сайн болсон уу гэж гайхаад байгаа юм. Ингээд Микагээ баахан бодлолноо.
Манай юугаа харин хийх ажилласаар фестивал болох өдрийн өглөө унаад өглөө хүрхий. Нүдэн нэгтэл эмнэлгийн таа зархан тэр. Ядаргаанаас болоод ухаан алдчихээ. Тэгсэн юмч өнөөдөртөө явж болохгүй л гин. Түүн дээр аав нэрлээ. Хичээлч биш хамаагүй зүйл хийж яваад ийм байдалтай болсон энтэр гэдэл багшд нь уурлаж гарлаа. Манай хүн аавыгаа гарч явахаас өмнө гахаа махыг идээд намайг хүлээн зөвшөөрөхгүй юм уу гэж асуув. Харин аав нь үгүй л гэж байна. Энэ хооронд фестивал үргэлжилсээр маш их бэлдсэн сонирхолтой үзүүлбэрүүдийнх нь нэг болох хүмүүс болон морь хоорондын уралдаан маш олон хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ. Юуго ээжтэйгээ уулзах үедээ гахаа махны талаар худал хэлсэнд нь уурлана. Түүнийг төвөөс нүдний шил худалдаж аваад буцаж ирэх үед фестивал хэдийн өндөрлөж бүх зүйлээ хурааж байхан тэр. Тэгэж их хичээн байж бэлтгэсэн талбайн ч алах болсон байв. Югогийн маш их хичээл зүтгэлийн ачаар фестивал амжилттай болсныг Микаге хэлдэг. Өдрийн цагаар фестивал гээд завгүй. Оройн цагаар эмнэлэг эргэлтд оруулдаггүй тул очиж амжаагүй гэдгээ ч хэллээ. Манай хүнч үнэхээр баяртай байсан тул түүний өмнө уйлж орхиноо. Юго Микаге хоёр сүм рүү хамтдаа явахаар боллоо. Тэгсэн Токио яг гайвалж хамт явах гэтэл охтууд гарч ирээд зогсоож байгаа юм. Ингээд тэд хоёулахнаа явж чадлаа. Яг сумд ирсэн чинь өөр хүүхдүүд ч бас ирсэн байжээ. Манай юугаа гахаануудаа нэрлдэг хэвээрээ. Энэ бол gaхан шарсан бах. Энэ нь котлет, хям, гахаан махтай шүлгээд л. Тугал их ороход тусалсан гэд манай хүнд нэг тугаланд нэр өгөх хэрэг бас өгнөө. Үнэ болж энд үлдэх учир албан ёсныхон нэрийг юугааг өгч болно гин. Тэгсэн манай хүн би загалмайлсан эцэг нь болох юм уу гэж авсан. Бүр болоогүй Микагегийн аавын зовлон ойлгож байна гэж ах шиг. Манай хэд Ичаны ферм өрөө төлж чадалгүй дампуурж байгаа талаар олж мэднэ. Сургуулиасаа гарч ажиллахын өрөө төлөхөөр шийдсэн талаар нь Микаге хэллээ. Ичаны аав бизнесээ томруулсныхаа дараа өөд болсон учраас өөр нь үлджээ. Ээж нь ганцаараа зүтгэсэн ч дийлээгүйг Микаге хэлж өгөв. Мөн өөр нь цаг өнгөрөх тусам ихсэж байгааг нь. Манай юугаа өвчтөй гэж худал хийлж хичээлээсээ чөлөө аваад Ичан дээр ирлээ. Түүнийг үлдэхийг ятгах гэсэн ч ажиллаж мөнгө олохгүй л бол Микагегийн гэр бүлд төвөг удна. Одоо ч төвөг утсаар байгаа гэв. Учир нь түүний аавыг бизнесээ өргөжүүлэх гэж мөнгө зээлэх үед тэдний гэр бүл батлан давж болчихсон учраас илүү удвал тэдний гэр бүлд ч аюултай гин. Тэгээд л аль болох хурдан өрөө төлөх ёстой гэлв. Юугаач тэр өдөр яагаад Микаге уйлж түүнээс юу болсныг нуугаад байсныг ойлгох нь тэр. Ингээд Ичан явлаа. Юго Микагед хандан ганцаараа шаналх хэр хэцүү болохыг мэднэ гэдгээ хэлдэг. Харин Микаге болохоор юугог зовоож муухай дурсамж үлдээх вэ гэдгээсээ түүнээс зай барьсаар иржээ. Ингэж ярилцсны эцэст тэднийг нэгнээ ойлгодог. Юго харин яаж мөнгө олж найзуудтай туслах талаар бодож эхэлнэ. Ичаны фермийн бүх үнэ зарагдах болсон тухай сонссноор Юго Микаге хоёр очихоор шийдлээ. Тэдэндээ зэрэгцэн үнэнүүдийг авч явах машинууд ч мөн иржээ. Бүх үнээг авч явхад Ичаны хоёр дүү Микагийг тэрэн уйлсаар хоцорлоо. Юго Микаге хоёр тэдний үнэний сар авчийг цэвэрлэн туслана. Энэ л тэдний хийж чадах зүйлс. Энэ бүгдийн дараа тэд эдлэнгийн сүүлчийн сүг уусан юм. Буцах замд Юго Микагийг зөргижүүлнэ. Түүнийг хүссэн ирээдүйнхээ төлөө зөв алхам хийхэд туслахаа амлав. Ичаны гэр бүлийн өөр 15 саяын гэдгийг охины гэр бүлийнхэн хэлдэг. Мөн тэд ч бас юу хийхээ ярилцсан. Өвөө нь бүх морио зарах санал гаргасан нь Микагийг цочирдууллаа. Өвөөгийнх нь хобби төдий зүйл байсан учраас отоо зархаар шийдсэн гин. Өөрөө ч нас явж байгаа тул моринуудаа анхаарал тавих хэцүү болж байгааг хэллээ. Үүнийг нь охины авч зөвшөөрөв. Яг энэ үед Юго Микагээд хандан одоо л хэлэхгүй бол оройтоод харамсах талаар санууллаа. Ингэж зориг орсон Микаге гэр бүлийнхэндээ анх удаа өөрийнхөө хүслийг хэлсэн юм. Эдлэнгээ өвлөж авах боталгүй байгаагаа мөн өөрт нь мөрөөдөл байгаа талаар амнив. Охины гэр бүл морио зарах шийдвэр нь хэвээрээ үлдсэн ч гэлээ Микаге мөрөөдлөө дагах болсон тухайга найздаа хэлдэг. Элсэлтийн шалгалт өгөхийн тулд Югогоор хичээлээ заалгахаар болж дүнгээ харуулсан чинь ямар ч тааж Токиогоос арай дээр юм байна л гэж авсан. Манай Югоч охины дуртай зүйлсээр тулгуурлан хичээлийг нь ойлгуулах гэж их л хичээдэг. Нэг дээд анги ах ирснээ пицца хийх ажлыг сургуулийн албан ёсны үйл ажиллагааны нэг болгох гэж байгааг хэлдэг. Тэгээд манай хүнийг төлөвлөлтийн хороонд ор гэсэн чинь Юго үгүй л гिचглээ. Нөгөөх нь ч чамааг яасан ч татгалздаггүй залуу гээ бидтэйгээд л гайхаад байгаа юм. Манай Юго болохоор найзынхаа хичээлд туслана гэж амласан болохоор чадахгүй л гэж хэлнэ.
Микагийн бүх зүйлд юугод найдаад иж болохгүй гэд өөрөө ч гэсэн хичээж байгаа харагдана. Юуга маань хэдий дургу байсан ч гэлээ хасаа тусламж авахар болдог. Микагээд туслахын тулд хичээл заалгамаар байгаа талаараа ахтаа хэлтэл ах нь гэрээс очоод дэвтэр номыг нь аваад ир. Аавын царайг хармааргүй байна гин. Ингээд юугаа хүсэхгүй байсан ч гэсэн гэрлүүгээ явах хэрэгтэй боллоо. Микагээ гэрийнхэнтэйгээ ярилцах үеэр тэр заавал их сургуульд ороход нь туслахаа амлажээ. Хамгийн ихний галт эргэнд сууж сабараад ирлээ. Эрдэр ч гэсэн учир гэрээрээ орохоос өмнө номын дэлгүүр ортол тэнд дунд сургуулийн найзуудтайгаа таарч холбоо барих дугаараа солилцоод амжина. Гэрээсээ зорьсон юмнуудаа аваад гарах гэсэн гэрийнхэнтэйгээ таарч хоол идээд явхаар боллоо. Тэгсэн аав нь юугод өөрөө бүтлгүйцсэн юм байж хүнд хичээл заах гээ юу гэж хэлээд авнаа. Манай хүнч хэлэх гэсний хэлээд л гараад өгч байгаа юм. Харин ээж нь түүний араас иржээ. Ахлах сургуулийнх нь найзуудыг энд юу хийдгийг нь ч мэдэхгүйгээ ойлгож харахаар ирсэн нь энэ. Ээж нь бүгдийг өөрийнхөө нүдээр харсандаа баяртай буцлаа. Энэ хүрээд анийн маань дуусаж байна. Дараагийн бичлэгүүдээ хурдан үзхийг хүсвэл лайк болон сабаа дарж сувгаад дэмжээрэй. Build me up, brought a cup, baby, just to let me down and mess me around, and in words of all, you never go, baby.